Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар зорилгоор удирдуулсан амьдрал номын 18 дугаар өдрийг суралцж байгаа. За тэгээд ерөнхийдөө бид нар одоо яг юун тухай суралцаад байгаа вэ гэвэл одоо Бурханы хүмүүс биднийг энэ ертөнцид төрүүлээ тэ Бурхан энэ одоо ертөнцийн суурийг тавихаас өмнө та бидний хүн нэг бүрийг төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан. Тэгээ та бидний амьдрах өдрүүдийн нэгэнч тохиолдоогүй байхад эзний номонд бичигдсэн байдаг гэж Библиэлд бичсэн байна, тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурхан биднийг энэ ертөнцид ингэж төрүүлээд ингээд ингэж их ажил болж энэ ертөнцийг бий болгоод тэгээд энэ ертөнцид биднийг авчирснараа Бурхан биднийг энэ ертөнцид яг чухам юуг хийж амьдраасаа гэж хүссэн, тийм ээ. Түүнийг нь бид нар суралцж байгаа гэсэн үг тийм. Бид нар одоо Бурхан биднийг энэ ертөнцид хүн болгож төрүүлээд биднэрт амьдралыг өгөөд бидний алхам бүр биднэртэй хамт алхахта чухам биднийг юуг үйлдэж амьдраасаа гэж хүссэн тэдгээр зүйлсүүдийг суралцж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хамгийн нэгдүгээрх нь бид нар одоо үзсэн тийм ээ. Та бид нар мэдсэн ч мэдэхгүй байсан ч харсан ч харахгүй байсан ч гэсэн тийм ээ. Бурхан бид нартай 24 цаг хамт байдаг. Тэгэхээр ингэж 24 цаг та бид нартай хамт байдаг Бурхантай хамт байж амьдралаа хуваалцаж амьдрахад бид нар суралцах ёстой тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ бол ингэж амьдрах нь та бидний амьдралын одоо энэ ертөнцид амьдарч байгаа амьдралын үндсэн зорилго юм аа гэж бид нар суралцсан. За хоёрдугаарх зорилгыг одоо суралцж байгаа. Хоёрдугаарх зорилго болвол юу гэж хэлж байна гэхлээр ерөөсөө бид нар энэ ертөнцид одоо Бурхан аварснаас хойш нь амьдрах хугацаанд тийм ээ бид нар юуг үлдэж амьдрах ёстой вэ гэхлээр Бурханы гэр бүлийн гишүүн байж амьдрах ёстой гэсэн. Тийм ээ өөрөөр хэлбэл Бурхан биднийг одоо бус Бурханы итгэгч хүмүүстэй хамт нөхөрлөхийг хүссэн. Гэхдээ нөхөрлөл гэдэг энэ үг болвол зүгээр л одоо нэг нөхөрлөх төдий биш юм аа. Тийм ээ. Энэ нөхөрлөл гэдэг нь юу хэлж байгаа юм гэвэл чи амьдралыг хамтдаа туулах хэрэгтэй юм аа гэж. Тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо бусд итгэгчдтэй та бид нар амьдралыг хамтдаа туулах хэрэгтэй. Тийм ээ. Үүнийг л одоо Библийн нөхөрлөл гэж нэрлэж байгаа юм аа. Тэгэхээр хэрхэн үүнд суралцах вэ? Одоо яагаад үүнд суралцах нь хамгийн чухал юм бэ гэдгийг бид нар ярилцсан тийм ээ. Тэгээд ер нь ингээд Бурхан бидний амьдралд зорилгыг авчирч тавих та бас биднэрт ингэж одоо тушаах та бид нар чи ингэж амьдраараа гэж хэлэхдээ биднийг бүтээсэн учраас бидний мөн төрхийг хамгийн сайн мэдж байгаа учраас яг үнэндээ Бурханы өгч байгаа тушаалууд бол та бидний өөрсдийн сайн сайхны төлөө өгөгдсөн юм аа. Тийм ээ. Тэгэхээр одоо Бурхан бидэнд ингэж хэлж шүү дээ. За ганцөргөө би чамайг ингээ аварсан. Тэгээд чи яах вэ гэхлээр энэ ертөнцийн миний харьяаны хүмүүс байгаа. Чи тэд нартай нэг гэр бүл болж тэд нартай чи амьдралаа хуваалцаж амьдраарай гэж надад нэг өсөндө тушаасан гэсэн үг. Тэгэхээр одоо яагаад ингэж тушаагаад байгаа юм? Яагаад заавал ингэж бусд хүмүүстэй чи амьдралаа хуваалцаж амьдраа гэд Бурхан болохоор тэгж хэлээд байдаг. Гэтэл энэ ертөнц болохоор тийм ээ намайг үгүй ганцргүй чи одоо аль болох бусдаас хамааралгүй л амьдр. Яагаад гэвэл одоо хүмүүстэй харилцаач амар ядраагатай тийм ээ. Одоо хүн чиний итгэлийг хуулнаа, хүн чамайг ашигланаа. Тэгээд энэ хүнтэй ер нь харилцаа тогтоож амьдрна гэдэг чинь амар ядраагатай. Айгүй хүнд хүчээр ажил. Тэгээд ер нь бол чи одоо хэдий ч нэ тэр хүмүүс сайн болон төдий ч нэ тэр хүмүүс одоо чиний зүрхийг шархлуулнаа гэдэг ийм одоо энэ ертөнцийн биднэрт тэгж хэлдэг. Тийм учраас одоо хүмүүс бид нар биеинтэй харилцаа тогтооно гэхээс гүн гүнзгий харилцаа тогтоохоос илүү зүгээр л өнгөцхөн
өнгөцхөн харилцаануудаар л бид нар амьдардаг болчихсон. Гэтэл бурхан энэ ертөнц нэг янзын биднэрт хилээд байдаг. Гэтэл нөгөө талаас бурхан орж ирээд над юу гэж хэлээд байна гэвэл анзааргаа нөхрөл гэж самд хэлж байгаамаа. Гэхдээ тэр нөхрөл гэдэг үг чинь одоо энэ ертөнцийн хилээд байгаа тэр одоо зүгээр л нэг ингээ хоорондоо нэг юм холбоотой харилцаатай өнгөцхөн тийм ээ. Сайн уу маань уу одоо ингээд ийм л харилцаад байхыг хэлээгүй. Би чамайг бүр амьдралаа энэ хүмүүстэй хуваалцаж амьдр гэж би чам тушааж тийм ээ. Тэгэхээр яагаад ингэж бурхан ингэж тушаагаад байгаа? Энэ нь одоо ямар учраас тий? Тэгтэл бурхан болохоор бид нарыг бүр ингээ амьдралаа хуваалцаж ин гүн гүнзгий харилцаа тогтоож амьдргээд байдаг. Энэ ертөнц болохоор за ер нь бол хэрэггүй шүү. Ер нь бол хүнтэй харилцаа тогтоож амьдрах гэж бүтэхгүй шүү. Чи аль болох бусдаас хамааралгүй бай. Хүн болгонтой тэгж ойртож ерөөсө болохгүй гэж хэлээд байдаг. Тэгвэл бурхан яагаад ингэж хэлээд байгаа юм бэ? Тийм ээ. Тэгэхээр яагаад бол бурхан биднийг бүтээсэн? Бурхан бол бидний мөн төрхийг биднээс илүү сайн мэддэг учраас. Тийм ээ. Тэгээд яг зүгээр товчхон хэлэхэд тийм ээ. За одоо ингээд хүний нэг өдрийн бодлын тийм ээ 80% нь сөрөг бодол байдгаа гэж бид нар ингээд өмнө ярилцчихсан тийм ээ. Ерөөсөө өдөрт таны толгойд орж ирж байгаа бодлын 80% нь сөрөг бодол байдаг. Тэгэхээр бид нар ер нь яадаг вэ гэхлээр эргэн тойрныхоо юмд өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст амьдралд дандаа сэтгэл дундуур амьдардаг. Та одоо эргэн тойрноо хараад үнэхээр таны сэтгэлд нэг ингээд бүр 100% хүрсэн тийм ээ. Тийм одоо хүн гэж таны амьдралд бараг л байхгүй баг. Тийм ээ. Яг таны амьдрал бол таны сэтгэлд ингээд 100% хүрээдгүй юм уу сайхан амьдарч байна. Би өстой нэр нэг ингэж л амьдрмаар байсан өстой тултал амьдарч байна гэж бас бид нар хэлж чадахгүй. Яагаад вэ? Бидний өдөр тутмын бодлын 80% нь сөрөг байдаг. Тэгээ тэрнээс гадна бид нар ингээд хэдийгээр би хүний нүдний өмнө өөрийгөө мундаг сүрхий шүү, би их гайгүй шүү гэж харуулах гэж хичээдэг ч гэсэн яг сэтгэлийн гүнд бол би өөрөө өөрийнхөө сэтгэлд бараг хүрдэг. Тийм ээ. Ер нь хүн дандаа өөрийгөө голдог. Өөрийнхөө одоо ингээд нөгөө нэг ичгүүр гимт бодлууд тийм ээ энэ бусдын өмнө үйлдэлсэн гим зэм бусдын өмнөх ичгүүр энэ бүгдийг бид нэг нууж тэр яг үнэндээ бол би ер нь бол айгүй тийм таархан хөөн гэдэг ийм бодолтой амьдардаг. За тэгвэл энээс одоо бид нар ингээд салахын тулд энэ одоо ийм дандаа ингээ өөрийгөө би ер нь ингээ жоохон муу хүн юм аа. Би ер нь л одоо бүтлэхгүй байна. Миний амьдралд ер нь бүтэж байгаа юм алгаа. Тэгээ надад ер нь чаддаг ч юм алга, мэддэг ч юм алга ингээд өнгөрсөн туулсан амьдралаа харсан чинь онсноос алдаа нь маш их. Зөв хийсэн зүйлсээс буруу зүйлс нь маш их, тийм ээ? Одоо яг бодит байдал бол ийм шүү дээ. Тэгээд ингээд ирэхлээр одоо бид нар яадаг вэ гэхлээр ингээд өөрөө өөртөө дандаа сэтгэл дундуур тийм ээ амьдралдаа сэтгэл дундуур ийм байдалтай байна. Тэгвэл одоо хэрхэн одоо хизээд би тийм ээ одоо ингэж ер нь өөрийнхөө алдаа дутагдaltaй нь хүлээж авдаг. Өөрийнхөө амьдралыг одоо яг байгаа байдлаар нь хүлээж авч чаддаг юм бэ гэхлээр өөр хэн нэгэн хүн намайг тэгж хүлээж авч байгаа нөхцөлд л би сая өөрийгөө хүлээж авч чаддаг. Ойлгож байна уу? Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм учраас бурхан биднийг үгүй чи зүгээр нэг өнгөцгөн харилцаатай явахгүй ганц зөргөө. Чи бүр ингээд амьдралаа гүн гүнзгий хуваалц чи хүмүүстэй гүн гүнзгий утга учиртай харилцаа бий болго. Тэгжээж чи сая хувь хүний хувьд байж болох хамгийн сайн хөлбөр дээр очино. Тэгжээж чи амьдрч болох хамгийн одоо амьдралаа чи хамгийн бүрэн дүүрэн амьдрах юм аа. Чи өнөөдөр тийм ээ чи одоо ингээд ганц зөргийг гэдэг хүнийг байж болох хэмжээг нь 100% бол би нэг 5-10% хувь дээрээ л яваад байдаг. Амьдрч болох амьдралынхаа нэг бас нэг 5-10%-аар л амьдраад байдаг. Тийм ээ. Ингээд бурхны ийм үнэтэй өгсөн амьдралыг бид нар ингээ хоосон үрээд салхигүй зүйлсүүдээр дүүргээд ингээд амьдраад байна. Тэгвэл хизээд би тэр бурхны өгсөн амьдралаар би бүрэн дүүрэн амьдрах. Хизээд би бурхан намайг ямар байгаасаа гэж хүссэн тийм хүн болж чадах юм. Тийм ээ? Хизээд болдог вэ гэвэл
чи бусд хүмүүстэй тийм ээ чиний амьдралд ядаж нэг гүн гүнзгий утга учиртай. Үнэхээр чи тэр хүний өмнө яг байгаагаараа байж болдог. Тэр хамаг ичгүүр нүгэл гимээ тэр хүний өмнө илчилж чаддаг. Ядаж нэг тийм харилцаатай байж ээж сая бид нар хувь хүний хувьд бүрэн дүүрэн болдог. Амьдрах амьдралын хувьд бид нар бүрэн дүүрэн амьдарч эхэлдэг. Тэгэхээр ийм зарчим байгаа учраас бурхан биднэрт бүр ингэ чухалчилж тушааж байгаа байхгүй. Анзаргаа би чанд итгэлийн ахан дүүсийг өсч тэднэртэй нөхрөл. Гэхдээ нөхөрлөл гэдэг чинь зүгээр л өнгөцгөн юм биш ээ. Чи тэднэртэй амьдралаа хуваалц гэсэн. Тэгэхээр тэр амьдралыг хэрхэн хуваалц сурах вэ? Яаж нөхөрлөж сурах вэ, тийм ээ? Тэгээ бид нар ерөөсөө ингээд одоо хүнтэй бид нар амьдралд олон зүйл чаднаа. Машин барьж чадна, хоол унд хийж чадна, тийм ээ? Янз бүрийн ажил мэргэжил эзэмшсэн тэрнээс үлдэж чадна. Гэхдээ биднэрт яг амьдралд маш чухал үндсэн нэг одоо суралцах ёстой чадвар тийм ээ болвол юу вэ гэхлээр би бусд хүмүүстэй харилцаа тогтоож бас тэр харилцаагаа амьд тижээж тэтгэж авч явахад би суралцах ёстой юм аа. Энэ бол миний таны амьдралд маш чухал одоо амин чухал чадвар юм аа. Тэгэхээр одоо бурхан биднэрт зааж өгч штэ. За яаж энэ харилцаануудыг бий болгох юм бэ? За одоо ингээ бурхан хэлж штэ. За ганцөргөө ерөөсөө чи одоо ингээд нэг өөр зүйлсүүдээр одоо ингээд амьд сэтгэлээ дүүргээд амьдралаа одоо ингээд нэг өөрөө сэтгэлийг хуураад өөрийнхөө амьдралыг одоо ингээд өөр жижиг зүйлсээр дүүргээд яваад энэ чи ингээд завгүй байна. Янз бүрийн одоо ингээд зугаа цэнгийн өөрөөр хэлбэл ингээд авч болох таашаалын хойноос хөөцөлтөөд л байна. Тийм ээ? Одоо ингээд бид нар одоо ингээд яваад нэг сайхан театр үздэг юм уу? Иш тийшээ аялдаг юм уу? Тийм ээ? Энэ болгон чинь бидэрт юу гэдэг юм гэхээр таашаалыг өгдөг. Таашаал таныг аз жаргалтай болгодог. Таашаал таныг түр зуур таны сэтгэлийг л өргөдөг зүйл. Жинхэнэ аз жаргалтай болох жинхнээсээ та одоо ингээд яг хувь хүний хувьд бүрэн дүүрэн амьдрах түлхүүр чинь хаана байгаа вэ гэвэл таны амьдралд байгаа амьд утга учиртай гүн гүнзгий харилцаан дээр дотор л оршдог. Бид нар тэр харилцаанд байхгүй болохоор өөр зүйлсээр бид нар сэтгэлээ дүүргээд байна тийм ээ. Одоо ингээд альва таашаалын хойноос хөөцөлдөг. Өнөөдөр бол одоо ингээд бүр харьцангуй 10 жилийн өмнөхийг бодоход бид нар ерөөсөө одоо ингээд нөгөө нэг сос хөгж байгаа юм шиг таашаалыг олж авах тийм бэлэн зүйлстэй болоод орсон. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ ухаалаг утсан дээрээс бид нар одоо ингээд ийм сошиал медиа ухаа сууж яадаг болсон. Тэгэл одоо тийшээ ороод ингээд нэг жижигхэн видео үзэн нэг жижигхэн одоо ингээд хэдхэн секундын видео рил явахтал тэр чинь танд нэг тусал таашаалыг өгдөг. Тэм учраас тэгэл нэг мэдсэн чинь бид нар ингээл 10 минут, 20 минут, 30 минутыг тэгэл утсан дээр ингээл шахаагаад өнгөрөөчихсөн байж байгаа. Тэгэл бид нар та нар өөрсдөө анзаарч байвал ерөөсөө нэг юм хийж байгаа л завсарлага авахтал уцаа шүүрч авдаг. Тэгэл тэнд юу вэ? Бид нар 20 жилийн өмнө ийм байгаагүй. Өнөөдөр бид нар ийм болсон. Яагаад энэ нь ийм бид нар ингээд өөрөө ирэхгүй энэнд ингээд одоо орчхоод байна. Гэвэл ерөөсөө тэрнээс өгдөг жижигхэн нэг тусал таашаалуудын хойноос хөөцөлтөд байгаа. Тийм ээ? Нэг тусал таашаал аваад байгаа учраас өөрөө мэдлэггүйгээр бид нар тэр таашаалын хойноос хөөцөлтөд байгаа. Өөрөө ирэхгүй тэр таашаалаас бид нар хамааралтай болчиход байгаа. Тийм учраас одоо биднээс утсыг нь хурааж аваад одоо биднийг ер нь хамлая гэвэл утсыг нь хурааж аваад нэг 7 хоноглоход бол бид нар ер нь бол эхний 1-2 өдөр нөгөө нэг одоо архичин хүнээс архийг аваад явцсан юм шиг болно шүү. Ер нь хийх байх газараа олж ядаад, суух байх юм олж ядаад одоо бүр байж ядна. Тийм ээ? Тэгээд энэс одоо үндсэн нь бол ерөөсөө бид нар тэндээс нэг жижиг тусал таашаал авдаг. Энэндээ бид нар одоо ингээд автчаад байгаамаа. За энэ бол одоо ийм зүйлсүүдээр бид нар одоо ингэж өөрийнхөө сэтгэлийг дүүргэх гэж оролдоод байна. За энэ бол таны амд сангаж байхад
Тийм ээ, та одоо ингээд цэвэр ус уухын оронд шалбааг, тэ замын гол тогтцсон шалбаагийн одоо тэр бохор шалбаагаар амны цангаагаа гарах гэж оролдож байгаад ижлэх юм аа. Таны сэтгэлийг яг жинхнээсээ дүүргэж чадах зүйл болвол таны өөр хүнтэй тогтоосон утга учиртай гүн үнзгийг харилцаал танд жинхэнэ ханамжийг өгнө. Танд үнэхээр тийм харилцаа байх юм бол танд заавал гар утсанд, тийм ээ, заавал одоо энэ сошиал медиагаас тэр таашаалыг авах гэж зүтгэх шаардлагагүй болно гэсэн. Өөрөөр хэлбэл таны сэтгэлийг жинхнээсээ цатгаж хангах зүйл бол харилцаа юм аа. Тийм учраас Бурхан биднэрт энэ тушаалыг өгсөн. Тийм учраас Бурхан бидний одоо ганцааргүй чиний энэ ертөнцид амьдралын чинь хоёр дахь том зорилго бол чи итгэлийн хүмүүстэй нэгэн гэр бүл болж тэдний хооронд жинхэнэ нөхөрлөлийг бий болгох. Жинхэнэ нөхөрлөл гэдэг чинь чиний зүгээр л өнгөцгөн сайн уу найзаа баяртай найзаа гэдэг харилцаа биш ээ. Чи бүтэн амьдралаа хуваалцаж хамтдаа амьдардаг ийм л нөхөрлөл чамд амин чухал юм аа. За энэ үнийг л олоод бий болгож бүтээж чадвал чиний одоо тэр сэтгэл зүйн одоо гаднаас таашаалын хойноос хөөцөлддөг, зуваа цангааны хойноос хөөцөлдөг, тэр уйддаг энэ бүх зүйлс чинь эдгэрх юм аа. Тийм учраас Бурхан бидэнд энэ тушаалыг өгöd байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ Библи дээрээс одоо яаж жинхэнэ нөхөрлөлийг бий болгох вэ гэдгийг суралцж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бид нар яасан? Чи хүнтэй жинхэнэ нөхөрлөл тогтооё гэвэл бид нар чин үннээсээ биеинтэйгээ харилцдаг бай. Тийм ээ. Чин үннээсээ гэдэг нь юу вэ? Би одоо ингээд та нарын өмнө айгүй мунд ухаантай царайтай харагдаж болно. Айгүй зөв юмнууд ярьж болно. Тийм ээ. Одоо ингээд магадгүй би одоо ингээд хичээл заагаад байгаа юм чи та нар намайг хараад за энэ хүн стенээр амар мундаг итгэгч байхаа аюу сүрхий хүн байхаа гэж бодож ич магадгүй. За тэгээд би бас тэгж бодож байгаа байх гэх хөөрөөд яваад ч бас болно шүү дээ. Гэхдээ яг жинхнээсээ бол би яг тийм хүн бас биш. Тийм ээ. Миний дотор хорон санаа байгаа юу байгаа. Миний дотор хатаач өтөө байгаа юу байгаа. Миний дотор худал хуурмаг байгаа юу байгаа. Тийм ээ. Хүнд байдаг бүхэл муу муухай зүйлс, тийм ээ, хуваа хичээсэн, тийм ээ, талархалгүй, тийм ээ, бусдыг ойлгодоггүй, ганцхан өөр дөрөө төвлөрдөг. Энэ бүх зүйлс миний дотор байдаг. Тийм ээ. Тэгэхээр би одоо хизээд хүнтэй жинхэнэ нөхрөл үүсэх вэ гэвэл би та нарын өмнө, би одоо хэн нэг хүний өмнө яг л чин үннээрээ байвал. Тийм ээ. Ийм байж л харилцаа нөхөрлөл бий болгодог. Та хүний өмнө очиод одоо тэр нөхөрлөх гэж байгаа хүнийхээ өмнө чин үннээрээ байвал. Чин үннээ хүлээн зөвшөөрвөл, тийм ээ. Би одоо ингээ урнааг өмнө очиод урнаа би одоо ингээд чамтай ингээд өөрийнхөө одоо миний олон жил одоо ингээд нөгөө нэг одоо давж гарах гад өөрчлөх гэж чадахгүй байгаа. Тэ одоо ийм зүйлээ би чамтай хуваалцмаар байна. Тэгээ чи миний төлөө залбирч өгөөрэй. Тэ би одоо ингээд амар атаарх уу. Тэгээ би бүр ингээд хар багасаа л ийм атаарх хүүхэд байсан. Тэгээ би өнөөдөр хүртэл ерөөсө болж чаддгүй. Тийм ээ. Манай найз нөхөд амжилт олоод ингээд сайн сайхан явахыг харахлаар би нүүрэн дээр инээс илүүч миний дотор гонсойд би харалдаг. Тийм ээ. Надад ийм зүйлс байдгаа. Тийм ээ. Ингээд хэрэг би урнаагийн өмнө одоо ингээд чин үнэн байдлыг иймэрхүү байдлаар тийм ээ. Би одоо ингээд чин үннийг өгүүлэх юм бол өөрийн мэдлэггүй урнаа битээр биеиндээ сэтгэл нээгддэг. Энэ бол одоо хүний мөн төрхийн зарчим байхгүй юу? Тэгээ юу вэ гэхлээр адил төстэй нь адил төстөөгөө үүсгдэг. Та тэр хүний өмнө чин үнэнгээсээ байл нөгөө хүн чинь ч гэсэн таны өмнө чин үнэнгээсээ байна. Та бид хоёр хоёулаа чин үнэнгээсээ байгаад бусд хүмүүсээс нуудаг нарийн нандин зүйлсээ хуваалцахад сая та битэрийн хооронд гүн гүнзгий харилцаа бий болдог. Тэгэхээр хүнтэй нөхөрлөё ойртё. Би хүнтэй одоо ингээ харилцаа тогтоох үндсэн түлхүүр бол хүний зүрх сэтгэлийг нээдэг түлхүүр бол тэр хүний өмнө би мундаг хүн болж харагдаж байгаа.
тэр хүнийг одоо ингээд айгүй мундгаараа гайхуулж байгаа тэр хүн намайг одоо ингээд шүтээд тэр хүн надад сайн болно гэж бид нар хардаг. Энэ хараа бол үндсэндээ буруу. Харин чин үнэнгээсээ байвал тэр нь бидний хооронд нөгөө хүн чинь ч гэсэн бас чин үнэнгээсээ байдаг. Тэ? Тэгээд тэр хүмүүсийн хооронд одоо ингээд зүрх сэтгэлийн холбоо үүсдэг гэсэн. Тэгэхээр тэр та хүнтэй яг чин үнэн харилцаа тогтооё гэвэл яг л чин үнэн байдлаар хүлээн зөвшөөр. Энэ нь нэгдүгээр танд хүнтэй одоо яг зүрх сэтгэлээ нээж хамгийн ойрхон харилцаа тогтоох үүд хаалгыг нээдэг түлхүүр нөгөө талаас та үүнийг бусдад нээж байж та эдгэрдэг. Тийм учраас энэ одоо хамгийн нэгдүгээр бидний өнгөрсөн 7 хоногт ярилцсан тийм ээ. Жинхэнэ нөхөрлөл гэдэг нь дүр эсгсэн, өнгөцхөн хөнгөн яриа биш бөгөөд энэ нь чин сэтгэлээ үннээ хуваалцсан харилцаа юм а. Хүмүүс өөрсдөө яг үнэндээ хэн гэдгийг амьдралд нь юу болж болохгүй байгааг үннээр хуваалцаж эхлэхэд ийм харилцаа үүсдэг. Жинхэнэ нөхөрлөлд хүмүүс гомдол шархаа хуваалцсан. Тэдэнд яг ямар байгаагаа өгүүлж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, эргэлзээ айдсаа нээж, сул дорой байдлаа хүлээн зөвшөөрч, бусдаасаа тусламж болон залбирлыг хүсдэг юм а. Тэгэхээр та амьдралдаа одоо би хэлж штэ одоо ингээд бид нар өнөөдөр зүгээр л нэг өнгөцхөн харилцаа, өнгөцхөн хоорондын холбоогоор л бид нар амьдраад яваад байна. За энэ бол юу вэ гэхээр талах идэхийн оронд талхны үртсээр л голоо зогоож явж байгаатай адилхан юм а. Тэгэхээр бид нар жинхэнэ харилцаа тогтооё гэвэл яг үнийг л үлдэх хэрэгтэй. Ерөөсө хүний өмнө худлаа дүр гаргахаа зогсоо, худлаа гойжлсон үг хэлэхээ бойл. Чин үнэнгээсээ надад ийм байна. Ийм зүйл болдог. Би энэтэй үнэхээр энийг би дийлж ялж гарч чадахгүй байна. Энэ би амьдралын турш би ийм ичгүүрийг, ийм буруутай мэдрэмжийг, эсвэл би ийм өөдгүү зантайгаа би тэмцэлдэж байна. Тийм ээ? Ингэж нээгтэл хүмүүсийн хооронд харилцаа бий болдог. Ингэжээж хүний та зүрхээ нээхэд нөгөө хүний зүрхч нээгддэг гэсэн. Тэгээд харилцан нээгдсэн зүрхнүүдийн хооронд л холбоо тогтдог. Хаалттай зүрхнүүдийн хооронд ямар ч холбоо тогтдог. Тэгэхээр Бурхан бидэнд хамгийн ихнийхийг хэлж өгч штэ. За үүнийг үлдэхтэн, тийм ээ? Одоо Яаков 5:16 дээр үүнийг байнга үлдэхтэн, ганцхан удаа биш, байнга үлдэхтэн. Нүглээ бие биенийхээ өмнө хүлээн зөвшөөрч, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар хамтдаа дүүрэн эдгэрэн амьдрна. Сонсож байна уу? Дүүрэн гэдэг нь юу вэ? Та одоо яг жинхэнэ харилцаа бий болж байгаа учраас энэ нь таныг дүүргэн. Бас та үүнийг нээж хэлж байгаа учраас та бас эдгэрнэ. Тийм ээ? Яаков 5:16. За цааш нь. За одоо бид нар хамгийн нэгдүгээр зарчмыг сурлаа шүү дээ. За ерөөсөө бид нар одоо хүнтэй харилцаа тогтоох гээд нөгөө хүнийхээ мундгаа гайхуулчих гаал өөрийгөө одоо ингээл бусд хүмүүс сэтгэл төрүүлчих гээл тийм ээ. Тэгээд ингээ худлаа дүүр гаргаад л мундаг хүн болчих гал ингээд далжганаад байснараа бид нар ингэх тусмаа бид нар хүмүүс биднээс холддог. Та хүнтэй ойртыг гэвэл чин үнэнгээл зөвшөөр. Тийм ээ. Надаа ийм зүйл болдог. Та чин үннээсээ тэр хүнтэй харилцахад тэр хүн ч тантай чин үннээсээ харилцдаг. Чин хоёр харилцсан биенийхөө өмнө чин үннээрээ байгаа зүрх сэтгэлийн хооронд холбоо тогтдог. Тийм ээ. Тэгэхээр хоёр дахь нь одоо Бурхан биднэрт яаж хүнтэй жинхэнэ харилцаа бий болгох вэ гэдгийг зааж өгч штэ. Хоёр дахь нь жинхэнэ нөхөрлөлд хүмүүс хамтарсан харилцаатай байдаг. Хамтарсан харилцаа гэдэг нь өгөх, авахын урлаг юм а. Тийм ээ. За энэ дээр одоо бидний энэ амьдралд харилцаа бус хүмүүстэй харилцаа тогтоож чаддаггүй. Бидний амьдрал дахь харилцаанууд болохгүй байгаа. Нэгэн том түлхүүр энэ өгүүлбэрт байна. Хамтарсан харилцаа гэдэг бол өгөх, авахын урлаг юм а. Харамсалтай нь бид нар өнөөдөр яадаггүй зөвхөн хүмүүсээс авдаг. Бид нар хүмүүст өгч чаддаггүй.
Тийм ээ. За одоо яг бид нар яг одоо ингээд амьдрал дээр хамгийн ойрхон жишээ авъя. За эхнэр нөхрүүд, гэр бүлүүд. За би одоо эхнэртэйгээ, би хүүхэдтэйгээ харилцдаг, миний харилцаа авдаг харилцаа юу? Бас өгдөг харилцаа юу? Тийм ээ? Би одоо эхнэртэй, ах дүүдээ, найз нөхөддөө, сүмийнхэндээ өгнө гэдэг нь юу вэ? Би тэднэрт хэр зэрэг сэтгэл зориулдаг вэ? Тийм ээ? Би одоо эхнэртэй юуг өгч чадах вэ? Би хүүхэдтэй юуг өгч чадах вэ? Тийм ээ? Би тэр хүмүүсийг ойлгож, тийм ээ? Би зүгээр л одоо ингээд суучхад намайг хайрлаа. Одоо чи миний эхнэр юм чинь намайг хайрлах хэвээр. Чи миний хүүхэд юм чинь намайг хайрлах хэвээр. Тэгээд хайрлаж байгаа нь яах вэ гэхэлэр чи одоо миний үгэнд орох хэвээр. Надад захирагдах хэвээр. Намайг шүтэх хэвээр. Бид нар дандаа ийм байдлаар ханддаг. А гэтэл ингээд нэгж байгаа нөхцөлд хизээч харилцаа ажилдахгүй. Ингэж нэхих шаардах тусам харилцаа улам хөндөрч холддог. Харин оронд нь бид нар яана гэнэ өгөх ёстой. Яаж өгөх юм? Манай эхнэр яг үнэндээ хаана яваад байгаа? Сэтгэлийн нь юу зовоогоод байгаа? Амьдралд нь болж байгаа юм уу? Болохгүй байгаа юм уу? Манай эхнэрт янз бүрийн төрөлхөөсөө ямар зан чанарууд байдаг? Тийм ээ? Одоо ингээл манай эхнэр айгүй нэрлэхүү хүн байж болно. Айгүй тийм одоо интроверт, дотгошогоо хүн байж болно. Тийм ээ? Тэгээ би яг тэр байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Тийм ээ? Манай хүүхэд миний бодсон шиг байхгүй байгаа шүү дээ. Ер нь одоо эцэг эхийнхээ сэтгэлд хүрдэг хүүхэд ер нь ховор. Бид нар ингээ хүүхдээ харахлаар дандаа л голдог. Энэ нь болохгүй, тэр нь ч болохгүй. Гэхдээ манай хүүхэд мөн болоогүй байна л гэдэг. Тийм ээ? Бид нар таны хүүхэд танаас таны голсон сэтгэлд нь хүрэхгүй байна. Би аавынхаа сэтгэлд хүрэхгүй байна гэдэг мэдрэмж авахыг хүсэж байгаа болов. Харин манай аав намайг ойлгодог. Намайг алдаа хийсэн чиг, намайг бүтлгүүцсэн чиг миний талд байна. Тийм ээ? Ямар ч зүйл үйлдсэн манай аав намайг уучлна, ойлгоно, хүлээж авна гэдэг мэдрэмж авах ёстой юу? Тийм ээ? Та хүнд өгч чадах таны хамгийн үнэтэй бэлэг бол ерөөсөө л энэ. Тэгвэл хизээд бид нэр хүмүүсийн хооронд жинхэнэ харилцаа бий болдог вэ гэвэл авахаасаа гадна бид нар өгөх ёстой. Библиэлд ямар үг байдаг вүлээ? Авахаасаа өгөх нь ёроолтой. Тийм ээ? Та бусдаас авахыг нэхэх биш, өгөх цагт л танд харин эсэргээр элбэг баянаар өгөгддөг. Та бусдыг ингээд одоо сэтгэл төрүүлж байгаад бусдад хайрлуулчих гэж оролдохын оронд та өөрөө бусдыг хайрлал тэр хүмүүс таныг өөрийн мэдлгүй хайрладаг. Тийм ээ? Тийм учраас Библи одоо биднэрт хэлж байна, тийм ээ? Хамтарсан харилцаа гэдэг нь өгөх авахын урлаг юм аа. Та ингээд амьдралд харилцаануудаа хараарай. За миний энэ харилцаануудаас би хэр зэрэг өгдөг, хэр зэрэг авдаг вэ? Тийм ээ? Харамсалтай нь хүний мөн төрхөл ерөөсөө л авдаг. Бид нар бол ерөөсөө одоо нөгөө нэг харамсалтай нь бидний олонх нь одоо ингээд за буддын шашинд бэрд гэдэг амьтныг ярьдаг, тийм ээ? Бэрд гэдэг амьтны юу гэхэлэр ерөөсөө цангаал байдаг, өлсөөл байдаг. Тэгээд идээд цаддаггүй, хандаггүй. Тийм ээ? Харамсалтай нь бидний сэтгэл одоо яг тэр буддын шашны тэр бэрд гэдэг лугай адил, тийм ээ? Бид нар бусдаас хайр авах тусмаа улам ахидаг. Улам л илүү нэгдэг. Тэгээд тэрэндээ цаддаггүй, хандаггүй, тийм ээ? Би одоо ингээд энэ бол ерөөсөө хүн болгонд байдаг зүйл. Би одоо ингээд манай аав ээж байхгүй. Тэгэл би ингээд одоо ингээд заримдаа ингээд эргээл бодож байхад би одоо ингээд аав ээж дээр ингээд нэг давхад очдог. Тэгэл манай аав ээж харангуут бөөм баяр, тийм ээ? Өстө нэр за өстө сайхан бууз хийж өгнө гэл тэгэл бууз хийж өгөөлөө. Бууз музын хідэл тэгэл би ингээд очоод ээж аваараа бууз хийлгүүлж хідэл явж байхдаа миний санаанд ерөөсөө юу ч одоо ингээд нэг тэр юм буудаг. Тэгээ би дараа нь өөрөө ингээд нөгөө нэг өөрөө айл болоод тэгээ өөрөө ингээд би бүр жинхнээс яг галтгоонд хоол хийж үзэж байгаад би ойлгосон байхгүй хүүшээ. Бууз хийхэд чинь айгүйх материал орд юм биш үү? Тийм ээ? Тэгэд зүгээр одоо ингээд
Одоо би одоо нэг хэдэн хүн ирээд би одоо бууз хийх юм бол хэдэн оройнхоо хоолны махаар бууз хийчихдээ юм байна шүү дээ хүн чинь. Би одоо тэрийг одоо би нэг сүүлийн 2 3 жил би одоо хоол хийж байгаа. Тэгжээж би ойлгож байгаа байхгүй. Пөөх энд чинь ингэж их материал орд юм байна шүү. Би тэгээ эргээд бодсноо хөөрхийн миний ээж аваа хоёр тэтгэврийн улсууд тий. Тэгээд намайг очиход бууз хийгээд өгчээсэн чинь одоо ингээд нөгөө нэг хэдэн өдрийн хоолны маха бэлдсэн байгаа шүү дээ улсууд. Тэгэл ерөөсөө намайг хараад баярлаад намайг баярлуулахын тулд ямар их зориулт гаргаж ирсэн юм бэ? Би бол тэр буузын идэл гараа явьжсэн. Би хизээч одоо ингээд миний ээж хоёр ийм зориулт гаргаж байгаа юм байна штэ гэдгийг хизээч ойлгож байгаагүй. Би өөрөө одоо ингээд одоо 2 3 жил хоол хийж үзчихээж л мэдж байгаа байхгүй. Ингээд толгоонд бууж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл яаж юм? Би хүний надад өгж байгаа зүйлийг би ойлгож хүлээж авч талархаж чадахгүй байсан байна. Тэгэхээр бид нар дандаа л ийм байдаг. Би зүгээр юу ч бодохгүй амьдрал байх юм бол дандаа л яг л ийм л байна. Би зүгээр л авдаг, хэрэгэлдэг. Тэгээд талархдаггүй. Өгөх тусам нь улам илүүг нэгтдэг. Тийм ээ? Одоо тийм үг байдаг шүү дээ амьдрал дээр, тийм ээ? Чи хүн нэг удаа туслал тэр хүн баярлдаг. Хоёр дахь туслал чи авах ёстой юм шиг авдаг. Гурав дахь тусалсангүй гэж чамд гомдож эхэлдэг. Энэ яасан муухай хүн бэ гэж байгаа юм шиг. Энэ бол ерөөсөө хүний мөн төрх. Уучлаарай та бид нар бүгдээрээ ингэдэг. Бид нар өнөөдөр эргэн тойрныхоо хүмүүсийг хараад энэ хүн надад ингэж туслаагүй, энэ хүн надад ингэж сайнаар хандаагүй гэдгийг л сандаг. Тэр хүний бидний төлөө хийсэн гаргасан сэтгэлийг саяны миний тэр одоо ээж аваахаа надад гаргаж ирсэн тэр сэтгэлийг би ингээд бүр өнгөрсөн хойно хөгшин болж ээж ойлгож байгаа шиг. Бид нар ойлгодоггүй, хардаггүй. Тэгэхээр бид нар энэ дээр ухамсартайгаар бид нар үүнийг ирж хайх ёстой юм. Энэ нь танд аяндаа бий болохгүй. Ингэж бусдад өгөх сэтгэлийг ингээд та залбираад ахлаар танд бий болохгүй. Энийг та бүр ухамсартайгаар та бүр энэнд суралцах ёстой. Тийм ээ? Би эргэн тойрныхоо хүмүүсийг хараад миний эргэн тойрны хүмүүс бүгдээрээ л өвдөж байгаа. Бүгдээрээ л ядарч байгаа. Бүгдээрээ л хүнд ачаа үүрч яваа. Тийм ээ? Би энэ хүний энэ үүрч байгаа зовлонг нь, үүрч байгаа ачааг нь би хэр зэрэг ойлгодгоо, хэр зэрэг мэдэрдэггүй. Тийм ээ? Би хүний ачаанаас очиж үрэлцэхгүй байж болно шүү дээ. Би тэр хүнээс чи сайн уу, чиний амьдралд ажгүй юу, чамд сэтгэл зовж байгаа зүйл байна уу гэж асууж чадна. Ихэнхдээ биднэрт ерөөсөө тийм л асуулт хэрэгтэй байдаг. Тийм ээ? Тэгэхээр та хүнтэй жинхэнэ нөхөрлөл, жинхэнэ амьд харилцаа бий болгоё гэвэл бусдаас авах төдөөг өгч сур. Бүр өгөхдөө би яг энэ хүнд яг тэр хэрэгтэй зүйлийг нь л өг. Яг тэр хүн дутагдж байгаа тэр үгийг нь хэл. Яг тэр хүний өлсөж байгаа тэр талархлыг нь өг. Тийм ээ? Энэ бол ингэж харилцаа бий болдог. Тэгэд бид нар бүгдээрээ өнөөдөр одоо ингэ ярьж штэ. Ерөөсөө амьдрал болж бүтэж байгаа харилцаа байдаггүй маа бидний амьдралд. Тэ? Тэгээ энэ нэг шалтгаан нь. Яагаад гэвэл бид нар авч мэддэг, өгч мэддэг. Өгч чаддаггүй, өгч сураагүй. Авч байгаа зүйлсүүдээс талархаж сураагүй. Тийм ээ? Би одоо ингэж хараад хэлж штэ. Миний ээж аавын хийгээд өгж байгаа тэр бууцанд ямар их сэтгэл шингэсэн байсан юм бэ? Тийм ээ? Би ямар муухай тийм одоо ингэж өөрөөрөө дүүрэн ганцхан өөрийгөө л мэдэрдэг ээж аваагаа ямар сэтгэл гаргаж байгааг ойлгох тэр ухаангүй, сэтгэлгүй амьдарч явсан юм бэ. Тийм ээ? Яг хүний эцэг гэх юм чи одоо хүүхдээ гомдохгүй шүү дээ. Гэхдээ яг ижилхэн байдлаар би олон хүний халуун сэтгэл дээгүүр би шавартай гутраа гисгэж яваа шүү гэдгийг л бид нар хатуу санах ёстой. Тийм учраас энэ харилцаж байгаа хүн болгонд анхаарлыг зориул, тэр хүний төлөө сэтгэлийг зориул, тэр хүнийг ойлго, тэр хүнийг мэдрэхийг хичээ, тийм ээ? Ингэж байж та өгч чаднаа. Тэгэхээр одоо бид нар ингээд
хоёр дахь зарчмыг сурж штэ. Та авах төдийгүй өгж сур. Өгчээж харилцаа бий болдог. Тийм ээ? Хамгийн нэгдүгээр зарчим нь юу вэ? Та бусдын өмнө яг жинхэнэ үнэн төрхөөл нээж өг. Чин зүрхээ нээж өг. Худлаа дүр гаргахаа бол, худлаа гойчлохоо бол, худлаа сайн хүний дүр үсгэхээ бол тэр чинь ерөөсөө ажиллахгүй. Та хүнийг худлаа дүр гаргаж байгааг километрийн цаанаас ч та мэдэрдэг. Тэр хүн амаараа танд 1000 сая өгөлж болно. Тэгэхдээ та тэр хүний өөдөөс харж байхдаа энэ хүн надад дургу байна гэдгийг та зүгээр л зүрхээрээ мэдэрдэг шүү дээ. Тийм ээ? Яагаад вэ? Хүмүүсийн хоорондын харилцааг 100% гэвэл ерөөсөө 6-аас 8% нь л үгийн харилцаа байдаг. Үлдсэн 92-оос одоо 94% нь ямар харилцаа гэдэг нь үгийн бус харилцаа байдаг. Зүгээр л тэр хүний тань руу харж байгаа хаарц. Тийм ээ? Зүгээр л тэр хүний одоо ингээд зогсож байгаа зогсолтоос л та энэ хүн надад дургу байна гэдгийг мэдэрдэг. Тийм ээ? Тийм учраас та үгээр хэнийг ч хуурдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрх нь та тэр хүний өмнө чин үнэн зүрх сэтгэлээ нэ. Тэгвэл тэр хүн танд чин зүрх сэтгэлээ нэ. Хоёр нээлттэй зүрх сэтгэлийн хооронд л бат бих харилцаа бий болдог. Хоёр дахь нь өгч сур. Тийм ээ? Өгөхөөсөө авахаасаа өгөх нь ёроолтой гэж Библиэд бичсэн ба. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо ингээл энэ ертөнцөөр дүүрэн намайг хинч ойлгодоггүй, надад хинч талархдаггүй, надтай хинч найзлдаггүй, намайг хинч ахан дүүс минь гэж боддоггүй гэл ингээл баахан өлссөн, ядарсан, хиндэж ойлгогддоггүй нэг ийм л зовлонтой улсууд яваад байдаг. Яагаад вэ? Яагаад ийм байгаад байдаг? Яагаад гэвэл та өгдөггүй учраас л танд байхгүй байгаа юм тэр чинь. Тэгэхээр хоёр дахь зарчим бол жинхэнэ нөхөрлөлд хүмүүс хамтарсан харилцаатай байдаг. Хамтарсан харилцаа гэдэг нь өгөх, авахын урлаг юм а. Энэ нь хүмүүс бие биендээ харилцан найдаж түшгэлэхгүй юм. Библиэд 1-р Коринт 12:25 Бурхан бидний бие махбодыг нэгэн сүм болж хамтдаа амьдрах үг ойлгох загвар болгон бүтээж. Биеийн эргэтэн бүр нь бусд эргэтэн нэг бүрээс хамааралтай хэмээн бичигдэж. Хамтарсан харилцаа нь харилцан зөвшөлдсөн харилцааг бүтээн босгох, үүрэг хариуцлага хуваалцах, бие биедээ туслах нь нөхөрлөлийн гол сүнс байдаг. Ром 1:12 бид итгэлээрээ бие биендээ харилцан туслалцахыг би хүсэж байна. Таны итгэл надад тусалж, миний итгэл танд туслана гэж Паул хэлж. Бусд хүмүүс бидэнтэй хамт алхаж, биднийг зоригжуулж буй цагт бид бүгд л итгэлээр бат бих тууштай байж чаддаг. Библи бидэнд бие биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээ. Харилцан бие биенээ зоригжуулж, харилцан бие биедээ үйлчилж, харилцан бие биенээ хүндэтгэхийг тушааж байна. Шинэ гэрээнд бие биендээ нэг нэгэндээ үйлчлэх тухай 50 гаруй өөр тушаалууд байдаг. Библиэд Ром 14:19 амар тайванд харилцан бие биеэ өсгөхөд хүргэх зүйлсийг хийхэд бүх л байдлаараа чармаацгаая гэжээ. Та Христийн бие доторх хүн нэг бүрийн төлөө хариуцлага хүлээхгүй ч гэсэн та тэдний өмнө хариуцлага үүрнэ гэсэн үг. Тэдэнд туслахын тулд чадах бүхнээ хийхийг тань Бурхан танаас хүсэн хүлээж байгаа. Тэгэхээр хоёр дахь зарчим бол өгцгөөе. Тийм ээ? Таны өгч эхлэх орчин бол таны гэр бүл. Таны өгч эхлэх орчин бол таны сүм. Таны өгч эхлэх орчин бол таны эргэн тойрон өнөөдөр өгдсөн байгаа л хүмүүс. Тийм ээ? 3 дугаарх нь жинхэнэ нөхөрлөлд хүмүүс хайр инэрлийг мэдэрдэг. Хайр инэрлээр бие биендээ хандна гэдэг нь ямар нэг зөвлөгөө өгөх, эсвэл яарвчлан өнгөцхөн тус хүрхийг л хэлэхгүй ба. Харин тухайн хүний дотор нь орж мэдэрч буй уу гашуу зовлон шаналлыг нь хамт хуваалцахыг хэлнэ. Хайр инэрл нь чиний юу тулж байгааг би ойлгож байна. Чиний санаа сэтгэл ямар байгаа чинь хүндэл тохиолддог зүйлс гэж хэлдэг байна. Үүнийг бусдын зовлонг мэдрэх гэж нэрлэдэг бол Библиэд үүнийг хайр инэрлээр хандах гэж бичсэн байдаг. Учир нь Библиэд Колосай номын 3:12 ариун хүмүүсийн адил
бусдад хайр инрэлтэй, зөөлөн, даруй, ийдэг, бас төвчээртэй ханд гэж. Хайрлан энэрхүү нь хүний үндсэн хоёр хэрэгцээ. Бусд хүмүүст ойлгогдох болон таны сэтгэлийг бусд хүмүүс хуваалцсан дэмжихийг хайсан хэрэгцээг хангадаг. За өөрөөр хэлбэл яаж юм? За бусд хүмүүсийг хайрлан энэрнэ гэдэг бол юу хэлдэг вэ гэвэл тэр хүнийг одоо яг ямар зүйл туулж явааг ойлгож хамт хуваалцахыг хэлж байгаа юм. За бид нар тэрний оронд юу хийдэг вэ? Бид нар ингээл хүн ямар нэг асуудалтай хүн байх юм бол бид нар тэр хүнийг засцалруулах гал дайрчдаг. Ерөөсөө тэр хүн дээр давхиж очиод яриаг нь ч гүйцэл сонсохгүй яг үнэндээ ямар байгааг мэдэх. Чи ингэчээч тэгчээч. Ингүүл дээр штэ тэгүүл дээр штэ. Чи яагаад юм буруу юм гэдэг. Ингээл засчаач. Тийм ээ. Тэр нөхцөл байдалд байгаа хүн тэр болгоныг хийж үзээгүй гэж та бодож байна уу? Тийм ээ. Тэр болгоныг тэр хүн мэдэхгүй байгаа гэж та тааж байна уу? Тийм ээ. Ихэнхдээ тэр хүнд ачааг үүрч яваа хүн рүү очиод өгж байгаа бидний тэр засварлах гэсэн тэр өгж байгаа зөвлөгөөнүүд бол яг үнэндээ бол доромжлол байдаг шүү. Өөрөөр хэлбэл би яах нь вэ? За одоо докод нэг асуудал ахад би ингээл очил доког ингээл ерөөсөө яриаг нь ингээд тухайн нөхцөл байдланд гүйцэд олгох доко тэгж болохгүй ингэдэм юм аа. Чи тэгж болохгүй. Чи наата буруу хийгээд байна. Тийм ээ. За энэ бол ингээ хөндлөнгөөс харахаар би тэр хүнд одоо айгүй тийм хайр халамж тавиад байгаа юм шиг. Гэтэл яг үнэндээ би миний тэр бүх хандлага юу гэж хэлж байгаа гэвэл доко чи ямар тэнийг юм бэ л гэдэг байгаа байхгүй. Чи ямар маанаг юм бэ? Яагаад ийм мангар юм хийгээд яваад байгаа? Наата чи ингэж засчдаг байхгүй, ингэчдэг байхгүй юу? Ингээд хийчих. Тэ? Яагаад би доког миний хэлж байгаа болгоныг хийж үзээгүй гэж би яагаад тэгж бодоод байгаа? Тэ? Яагаад гэвэл энэ бол би доког яг үнэндээ тэр асуудлыг нь ойлгохоос илүү би өөрийгөө илэрхийлэх тэр хэрэгцээндээ л хөтлөгдөж байна гэсэн үг байхгүй. Бид нар ихэнхдээ хүнтэй ярилцахдаа тэр хүний яриаг гүйцэд сонсдог. Тэр хүнд яг ямар байгааг ойлгож мэдэрч чаддаггүй. Оронд нь бид нар яадаггүй гэхлээр тэр хүний яриаг сонсож байхдаа юу хэлэхэл бодож суудаг. Тийм ээ? Тэгэхээр энэ байдлаас болоод бидний амьдралд харилцаанууд, амьд харилцаанууд байхгүй байгаамаа. Тэгэхээр энэ харилцааг амьд харилцаа бий болох 3 дахь түлхүүр бол хайр инэрлэр бие биендээ хандах уу юм. Тэгтэл хайр инэрлэр бие биендээ хандна гэдэг нь ямар нэг зөвлөгөө өгөх, эсвэл яаравчлан өнгөц тус хүргэхийг л хэлэхгүй ба. Харин тухайн хүний дотор нь орж мэдэрч буй уу гашуу зовлон шаналлыг нь хамтдаа хуваалцахыг хэлнэ. Бид нар тэгээд болж байгаа юм бол сүүлдээ мөнгөөр аргалчих гээд байдаг болсон. Өө тийм үү заамаа энийг хэдэн цаас тэгэл бошгон шиг за одоо тэгээд нэг тэр хүний зовлон сонсох нь надад айгүй хөндүүр. Яг тэр хөндүүр мэдрэмжээс одоо ингээ хаяад явчих хэцүү. Тэрний оронд 5 цаас өгчих юм бол тэгээд за одоо ингээл би айгүй сайн хүн штэй л гэж өөртөө мэдрэх мэдрэмжэл хангаад яваад байгаа. Тэгэхээр тэрний оронд бид нар яах ёстой гинэ? Бусдад хайр инрэлтэй, зөөлөн, даруй, ийдэг, бас төвчээртэй ханд. Тийм ээ. Хүнийг яг тэр хүнд яг ямар байгааг бид нар ойлгож хүлээж авах нь маш чухал. Тийм ээ. Та нар өөрсдөө одоо ингээд бусд хүмүүстэй ярилцж байхдаа үнийг маш олонтоо мэдэрдэг байх. Тийм ээ. Одоо ингээд таныг ингээд ямар нэг асуудлаа ярьж байхад тэр хүн давхиж орж ирээд дорн заагаад, заавардаад, зөвлөгөө өгөөд, дорн засчих гайл тэр асуудлыг нь дорн шийдчих гээл тийм ээ. Хэрвээ тэр асуудлууд зүгээр л тэгэл давхиж ороод тийм амархан шийдчихдэг байсан бол тэр хүн чинь шийдчихэн штэ. Тийм ээ. Тэгэхээр бид нар бусдад зөөлөн, даруй, тэр даруй байна гэдэг нь юу вэ? Тийм ээ. Тэр хүнийг засах гайдал, зөвлөх гайдал, тэрийг ингээ асуудлыг ингээл гэлс шийдчих гээл. Ихэнх асуудлууд гэлс шийдэгддэггүй. Уучлаарай. Тэг гэлс шийдэгдэг асуудлууд гэж ер нь бол ертөнцид амьдрал дээр айгүй ховор. Тийм ээ. Тэгэхээр
Энэ хайр инэрлэр хандна гэдэг бол тэр хүнийг яг ямар байгааг ойлгож, тийм ээ? Энэ инэрхүүг хэлж байгаа юм. Би тэгээ та нарт өмнө ярьжсэн шүү дээ. Одоо ингээл манай ээжийн ажил явдал болоод тэгэл ингээл байж ирсэн. Манай нэг найз ингээл 3 өдөр орж ирж надтай хамт суусан гэд. Тэгээд айгүй одоо ингээд завгүй хүн, бөөн ажилтаа. Ер нь бол ингээл айгүй том чухал хүн баггүй юу дээ. Тэгэл эхний өдөр ирээд л ингээл суугаал ингээл мөнгө өгчлөө. Тэгэл би за баярлалаа найзаа мэзаа гэл тэгэл ингээл гараал явцсан. Маргааш нь дахиад ороод ирлээ. Тэгэл би одоо яах гэж юм бол гэж бодож штт. Айл ер нь бол мундаг дангар ирэлтэй. Тэгэл нөөдөг чи ингээл орж ирээл тэргээр суугаал ингээл нилээд бараг нь 2 цаг гаруй сууж байгаа л яваал өглөө. За энэгээр орхон явсан бол 3 дахь өдөр дахиад ороод ирлээ. Тэгээ би ингээд байж байгаа би юу ойлгосон гэхэлэр манай найз одоо ингээл нэг ганцэргөө би чамд хайртай шүү. Тэг ингээд би чамд зовлон уучраад би тэрэнд чинь айгүй ингээд зовлон гэж хуваалцж байна гэж хэлдэг тийм хүн биш. Тийм зөөлөн тийм ингээд зөөлөн ийм аятаа өгсөөрч ярьдаг хүн биш. Гэхдээ би тэр үнэ үйлдэлээс юу ойлгосон гэхэлэр миний найз миний гашууг хуваалцаад тийм ээ надтай хамт байж байгаа юм байна шүү дээ. Тийм ээ. Тэгээ энэ нь одоо би тэр найзтай хандах миний бүх хандлагыг өөрчилсөн. Ерөөсөө л би тэндээс яг тэр найзаасаа тэр нэг чин сэтгэлийг би олж мэдэрсэн. Тийм ээ. Тэгэхээр үүнийг л хэлж байгаа. Хайр инэрл гэдэг тэр амар олон одоо галж чадсан халуун үг байж болно, бас байхгүй ч байж болно. Тэгээ хайр инэрл гэдэг давхиж орж ирээд л юуг зөвлөөд л юуг засчих биш тийм ээ. Дуугаа орж ирээд хажууд чинь сууж идэгч байж болно. Хайр инэрл гэдэг тийм ээ. Тантай дуурахгүй өнгөрөхч байж болно. Тийм ээ. Би одоо ингээл амьдрал зөндөө олон буруу зүйлс хийжсэн. Тийм ээ. Ингээд тэгээд зарим үед ингээ манай найз би одоо ингээл найзтай яриад л нөгөөдхөрөө дэмжүүлэх гэл ингээд манай найз дуугаа ингээд сонсож байгаад миний өдөөс харж байгаа надад ингэж хэлчихсэн. Чиний наа чин баг бүтэхгүй. Тийм ээ. Тэгээд юу гэж нэхлээр чиний наа чин баг бүтэхгүй. Би ч одоо яагаад маагаад гэл ингэ шүү дээ. Тэгэхээр яахаараа чиний наадахыг чинь ганцхан чи бодож олоо босд хүн бодож олоогүй гэдэг. Тийм ээ. Ингээд надад ер нь бол хатуу үг хэлж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр үедээ ингээл өнгөрөөл. Тэгээ би олон жилийн дараа эргэж хараад би юу ойлгосон гэхээр миний найз л надад чин үнэн үгийг хэлсэн байна. Яг л манай найзын зөв байсан. Би буруу байсан. Тийм ээ. Тэгэхээр тэр бусдад хайр инэрлэр хандна гэдэг чинь зүгээр л тэврээд л үнсээд л те ингээл аргадаад л байхын нэр бишээ. Эн чинь тийм ээ тантай оршоо дуугайсуу. Таны өөдөөс харж байгаа танд үнэн атлаа хатуу үгийг хэлдэг байх. Эсвэл танаас тантай дуурхаа болоод хол явахыг ч гэсэн хэлнэ. Тийм ээ. Тэгэхээр жинхэнэ нөхөрлөлд бол та хайр инэрлийг л бусдад өгд юм аа. Хайрлан инэрхүү нь хүний үндсэн 2 хэрэгцээ. Бусд хүмүүс ойлгогдох болон таны сэтгэлийг бусд хүмүүс хуваалцсан дэмжихийг хайсан хэрэгцээг хангадаг. Та хэн нэг чин сэтгэлээсээ ойлгож түүний санаа сэтгэлийг дэмжин хуваалцах болгондоо тэр хүнтэй нөхөрлөлийг бүтээн босгож байдаг. Тийм ээ би одоо хэлж шít. Манай нэг найз орж ирээд миний гашуутай үед надад 3 өдөр хамт байхад магадгүй одоо бид нар ингээд бараг л насан турш нөхөрлөж байгаа. Тэгээд миний тэр насан турш нөхөрлөлөөс би одоо найзгаа хараад бодоход миний хамгийн ойрхон халуун дулаан мэдрэмж тэр л цаг байсан. Тэр надад тэр одоо хатуу үг хэлж байгаа найз ч гэсэн яг адилхан. Би тэрнтэй бараг насан турш найзалж байгаа. Тэгэхдээ би өргөд нөхөрлөлөө харахад тэр манай найз хатуу ч гэсэн үнэн үгийг надад хэлснийхэн төлөө би талархдаг. Тэр нь намайг найзгаа хүндлэх тэр хүндлэлийг бий болгодог. Тэгэхээр би юмдаа хайр инэрлэр хандна гэдгийг зүгээр л өнгөцхөн тийм ээ. Ерөөсөө ингээд миний юу ч хэлсэн намайг дэмжээд л эви минь хөрхийн минь ганцргоо гэд гүүхийг хэлдэггүй. Тийм ээ.
Та хэн нэгнийг чин сэтгэлээсээ ойлгож, түүний санаа сэтгэлийг дэмжин хуваалцах болгонд тэр хүнтэй нөхөрлөлийг бүтээн босгож байдаг. Асуудал нь бид ихэнхдээ тухайн нөхцөл байдлыг л засахаар яарч харин хүнийг нь хайрлан инэрхэд цаг зориулдаг. Эсвэл бид өөрсдийн зовлон шаналлаа автсан байдаг. Тийм ээ? Тэгэхээр бид нар яагаад ингэж ийм харилцаанууд бий болгож чаддгүй вэ? Бид нар ерөөсөө л өөрөөрөө л дүүрэн байдаг. Би ерөөсөө өөртөө л би л өөрийнхөө зовлонг л мэдрээд байдаг. Би ер нь ганцаараа л их зовоод байдаг. Би ганцаараа л ер нь ингээд л одоо амьдралын төлөө тэмцээд байдаг. Миний эргэн тойрны хүмүүс дандаа туслах дүр шиг. Тэр хүмүүсийн зовлон, тэр хүмүүсийн үүрч байгаа ачаа юу ч биш юм шиг санагддаг. Эннээс болж л хүмүүсийн хоорондын харилцаа бий болдог. Тийм ээ? Өөрөө өөрийгөө өрөвдөхөө нь бусдад хүйтэн хөндий хандхад хүргэж хайр инэрлийг өгүүлэхэд гэж. Тийм ээ? Бидний одоо хүмүүс бидний амьдралдаа хийдэг хамгийн одоо ингээд эмгэнэлтэй хамгийн том алдааны нэг бол бид нар дандаа өөрөө өөрсдийгөө өрөвдөж амьдардаг. Тийм ээ? Ерөөсөө тэр амьдралд одоо ингээд миний өмнө тулгарсан асуудал би ялагдчихжээ. Би энэнд одоо ингээд буруу хандчихжээ. Энэ миний буруу байжийг зөвшөөрөхөөс би өөрөө хилмигдэгч байх нь надад илүү амархан байдаг. Тийм учраас бид нар ерөөсөө тэрлүүл гүйж ороод байдаг. Тийм ээ? Та нар одоо хүний яриг сонссноо. Энэ ингээд ажил бүтсэнгүй тэгсэн чи одоо нэг отгоо аваачиж тэгээд тэрнээс болоод би ингэчлээ. Яаж ийнө? Болсон үйл явдлын хариуцлагыг би өөрөө хүлээхгүй шүү дээ. Өөр хэн нэгнээс болоод би үр дүнд нь хохирогч байх нь хүнд хамаагүй амархан байдаг. Тэм учраас бид нар өөрсдөө ухамсартайгаар мэдсэн ч мэдэхгүй байсан ч гэсэн бид нар ихэнхдээ амьдралдаа хохирогчийн дүр тоглож амьдраад байдаг. Энэ нь надад амархан байдаг. Энэ нь бас надад одоо нэг би өөрийнхөө бүтлгүүдлийг өөрийнхөө одоо ингээд болохгүй байгааг хүлээн зөвшөөрөхөд зайлсхийгдэг хамгийн амжилттай аргуудын нэг байдаг. Тийм учраас бид нар одоо ингээд амьдралд болж байгаа бүтэлтэй юм болох юм бол би бүх одоо нэг гавийг нь өөр дээрээ авдаг. Бүтлгүй болох юм бол энэ нь заавал хэн нэг нь буруутай байдаг. Бурхан ч юм уу, өөр нэг хүн ч юм уу, тэрнээс л болсон, энээс болсон, ингэчлээ. Эсвэл амьдралын нөхцөл байдал. Тийм ээ? Өөрөө өөрийгөө өрөвдөхгүй нь бусдад хүйтэн хөндий хандхад хүргэж хайр инэрлийг өгүүлэхэд гэж. Тийм ээ? Би өөрийгөө өрөвдөж амьдрсан надаа бүр олон жилүүд байгаа. Тэгээ би хамгийн сүүлд нь юу анзаарсан гэхээр хинч надтай хамт байхыг хүсэхгүй болсон. Тийм ээ? Хүмүүс надтай харилцах дурггүй. Хүмүүс нь миний хажууд удаан байх дурггүй. Хүмүүс надтай ойр байх дурггүй болсон. Тэгээ би хожим эргэж хараад би юу болгосон гэхээр би тэр хүний хажууд харахын аргагүй. Тэр хүмүүс миний хажууд байхын аргагүй би тийм хорон хүйтэн байжээ. Тийм ээ? Яагаад хүн тийм байдалд ордог вэ? Яагаад гэвэл би өөрөө өөрийгөө өрөвдөөд эхлэх цагт л хүн тийм байдалд ордог. Тийм ээ? Би тэгээд хожим эргэж хараад тухайн үедээ бол би ингээл манай найзууд надаас хол хөндий ах дүүс гэсэн ингээл хинч намайг тоохгүй байхад миний дотор ингээл хороор дүүрээл би хүн болгоныг буруутгаал би өөрийгөө л ерөөсөө ингээл нэг ганцаараа л би зовоод байна гэж харж ирсэн. Тэгээ би хожим эргэж хараад би хүн миний хажууд байхын аргагүй тийм байдалтай байсан юм байна. Тэр надаас холдож хүмүүс холдож яваад тэр хүмүүсийн буруу биш. Тэр хүмүүс муу учраас биш. Би тэр хүмүүсийг хажуудаа байхын аргагүй байж. Та ямар хүний хажууд байх дуртай вэ? Тийм ээ? Инээмсэглсэн амьдралын байр бясгалантай хамт байхад гэрэл гэгээд хамт байхад ярьж болдог, ойлголцож болдог. Та ингээд таны өдөөс инээмсэглээд байлаач гэсэн яг үнэндээ танд маш дурггүй байгаа нь мэдрэгдэж байгаа хүний хажууд байхыг хүсэх үү? Тэм үнтэй ярилцахыг хүсэх үү? Тийм ээ? Жохон ярьж эхлэл ганцхан өөрийнхөө л тухай дандаа ярьж байгаа хүнтэй та ярилцахыг хүсэх үү? Тийм ээ? Ихэнхдээ тийм хүмүүс яадаг вэ?
Өөрөө өөрийгөө өрөвдсөн хүмүүс ийм болд юм аа. Гэхдээ харамсалтай нь хүн болгон тийм байдал руу ордог. Бид нар ингээд бодохдоо гүү би өстө тэгдэггүй шүү дээ. Би харин ч өстө тэгдэггүй гэж бид нар бодож байгаа байх. Уучлаарай. Тийм зүйл байдаггүй. Та хизээ хамгийн сүүлд амьдрал тохиолдсон асуудал энэ миний буруу. Энэ бол миний буруу гэд бусдаас ч уучлахгүйгээд өөрийнхөө хийсэн үйлдэлэнтэй хариуцлагыг хизээ хамгийн сүүлд хүлээсэн бай. Харин тэрний оронд тэрнээс болцсон, эннээс болцсон энэ нөхцөл байдал, энэ засаг төр, энэ одоо амьдралын хөв тавилан эсвэл энэ бурхан гэдэг зүйл рүү та хариуцлага чигсэн бай. Хариуцлагыг өөртөө хүлээж авахгүй бус руу чих болгондоо бид нар зүгээр л хохирогчийн дүр тоглож байгаамаа. За нөхөрлөлд өөр үе шат байдаг ба тухайн үе шат болгоно нь тохирсон цаг хугацаатай байна. Нөхөрлийн хамгийн энгийн хэлбэр нь одоо сүм доторх нөхөрлүүдийн тухай ярьж байна. Нөхөрлийн хамгийн энгийн хэлбэр нь Бурханы үгээс хамтдаа суралцсан, харилцан хуваалцах нөхөрлөл юм. Арай гүн шатны нөхөрлөл нь үйлчлэлийн нөхөрлөл бөгөөд энэ нь ихэнхдээ Бурханы ажлыг хийх үйлчлэлд хамтдаа үйлчлэх үед буу болдог байна. Тийм ээ? Энэ сүмдэр байдаг нөхөрлөлд бид нар одоо хамтдаа Библиэстад Байбл хамтдаа суралцаад одоо үгийг хамтдаа хуваалцдаг байж болно. Эсвэл сүмийн аль нэг хэсгийг аваад бид нар хамтдаа үйлчлдэг байж болно, тийм ээ? За тэгвэл үг Библи хамтдаа судалдаг судалгаанаас дараачийн нөхөрлөлийн төвшин бол хамтдаа үйлчлэх нөхөрлөл юм. Гурав дахь нь харин хамгийн гүнзгий, хамгийн хүчтэй нөхөрлөл бол хамтдаа зовлон туулах нөхөрлөл бөгөөд энэ үед бид бие биенийхээ зовлон болон уу гашууг хуваалцсан, бие биенийхээ ачааг үрэлцхийг хэлнэ. Энэ шатны нөхөрлөлийг хамгийн сайн ойлгож ухаарсан Христ итгэлт хүмүүс нь энэ дэлхий даяар итгэлийнхээ төлөө шахалт хавчлаганд өртөж, үзэн ядалт хорсол дундуур алхаж, итгэлээсээ болоод амь насаач алдах тохиолдол байдаг. Библи бидэнд Галаат 6-гийн 2-т нэгнийхээ зовлон асуудлыг үүрлц. Ингэх нь та Христийн хуулийг хэрэгжүүлж буй хэрэг хэмээн тушааж байна. Амьдралын гүн хямрал, уу гашуу, эргэлзээний дунд байх цагт бид үнэхээр бие биендээ хамгийн хэрэгтэй байдаг. Амьдралын нөхцөл байдал, үйл явдал нь биднийг итгэлээр унахаар ганхуулж байх үед л бидэнд Христэд итгэгч найз нөхөд хамгийн хэрэгтэй байна. Тэр цагт л бидэнд Бурханд итгэдэг жижиг бүлгийн найзууд минь бидний төлөө зогсож энэ бүхнийг туулахад, туслахад хэрэгтэй. Бурхан холдсон мэт санагдсан үед ч Христийн бие ийм жижиг бүлэг дотор л бодит байдаг. Йов зовлон туулах үед чухам энэл түүнд агаар ус мэт хэрэгтэй байсан юм а. Тэрээр Йов 6-гийн 14-д цөхөрсөн хүн төгс хүчит нэгнээс эмээхээ мартах үед ч түүнд анд нөхд нь үнэнчээр зориулсаар байх болтугай гэсэн. За та нар энэ хэсгийг уншиж байхдаа юу гэж бодов? Яа харин ингэж хэлдэг байхгүй юу? Тэгтэл манай сүмийнхэн миний бус тэтгэлийн ахын дүүс миний зовлон хуваалцдаггүй, ойлгодоггүй. Намайг зовж явахад миний зовлонгоос үүрэлцдэггүй. Сая Галаат номыг хэлж шít. Нэг нэгнийхээ зовлон асуудлыг үүрэлцгэсэн. Эднэр итгэгч гэдэг мөртлөө үүрэлцэхгүй байна гэдэг бодол таны дотор төрсөн болвол та бид нар орт тас буруу харж байна гэсэн. Та хичнээн зовлонтой байлаа ч гэсэн харин таагараад бусдын зовлон асуудлыг үүрэлц. Энэ бол танд өгсөн тушаал болохоос биш. Энэ тушаалаар дамжуулаад хүмүүс танд үйлчлэх ёстой тушаал биш юм аа. Ихэнхдээ хүмүүсийн сүмд гаргадаг гомдол энэ. Манай пастор намайг зовж байхад ирээд залбирч өгдөггүй. Тэ? Намайг ганцаараа зовж байхад хинч надад тусалдаггүй. Дандаа ийм зовлон ярьдаг. Уучлаарай та өөрөө хизээ хамгийн сүүлд хэний төлөө залбирсан бай. Та өөрөө хизээ гараад хэнд тусалсан бай. Хизээ та хэний зовлонг үүрэлцсэн бай. Энэ тухайл үйлбэр болохоос биш. Сүмд очичгал юм бол хүмүүс таныг ингэж хайрладаг орчин болно гэж энэ дэр хэлээгүй. Та хинч байлаа гэсэн, та ямар ч хүнд байдалтай байлаа гэсэн танд ямар тушаал өгөгдөж байна. Авах биш, өгөх тушаал л өгөгдөж байна. Нэг нэгнийхээ зовлон асуудлыг үүрэлц.
Танд зовлон хүнд ачаа байж болно. Гэсэн ч та дахиад өөр нэгний зовлон асуудлыг үрэлцэл гэж танд тушааж байгаа. Тийм ээ? Яг ийм үгнүүдийг аваад бид нар сүмд гомддог, бусд итгэгчтэй гомддог, пастортай гомддог. Тийм ээ? Оо манай сүм бүтэхгүй, намайг ерөөсөө харилдаггүй. Уучлаарай. Таныг өөрийг чинь л бусдыг хайрлаа гэж хэлээд байгаа болохоос биш. Чи сүмд очивол чамайг хүмүүс хайрлаа гэж хэлээгүй шүү. Тийм сүм бараг байдагчгүй угаасаа. Тийм ээ? Дөрөвдөх нь жинхэнэ нөхөрлөлд хүмүүс бие биенээ өршөөн инэрдэг. Жинхэнэ нөхөрлөл оршиж буй газар хүмүүс бие биенээ нэгүүлсэлж алдаа дутагдлын шүүн тунгаах бас харин өршөөж уучладаг юм а. Өршөөл нэгүүлсэл нь шүүмжлэл шүүлтийг ялан дийлсэн үед л нөхөрлөл бий болдог бил. Тийм ээ? Өөрөөр хэлбэл одоо өршөөж инэрдэг, өршөөн уучлан өнгөрөөх ёстой юм а бид нар бие биенийг. Тийм ээ? Таны эргэн тойрон байгаа хүмүүс, таны эхнэр, хүүхэд, таны нөхөр, таны ах дүүс, таны найз нөхөд хинэнч төгс төгөлдөр хүн биш. Бид нар бүгдээрээ яг нөгөө Есүсийн хэлдэг шиг юу хийж байгаагаа мэдэхгүй л хүмүүс байдаг энэ ертөнцид. Тийм ээ? Тэгвэл бид нар энэ хүмүүст миний хандах хандлагыг л надад хэлж байгаа. Чи энэ хүн нэг бүрийг өршөөн уучил, алдаа дутагдлын шүүн тунгаах бус. Харин өршөөж уучил. Тийм ээ? Энэ нь ихэнхдээ хэцүү. Гэхдээ та нар хэрв яг өөрсдийгөө харах юм бол та нар яг үүнийг бас үйлддэг. Хүнд үйлддэг гэж хүүхдүүддээ үйлддэг. Та нар хүүхдийн чинь гаргаж байгаа ямар ч зан, чанар, алдаа, дутагдал тий? Таны хүүхд чинь хүүхдэл юм чинь хүнээс гарч болох бүх л зан тэр хүүхдээс гарч байгаа. Хувийн хичээсэн зан, таныг ойлгодоггүй, ганцхан өөрийгөө л зовж байгаа мэт айшилдаг, танаас аваад тань талархдаггүй, харин давардаг, танаас нэгдэг. Тэр бүх л зан тэр хүүхдэд чинь байгаа. Гэтэл та тэр хүүхдийг хараад яадаг вэ? Хүүхдээ харж ирсэн юм уу өстө даварцсан бацаан. Нөгөө бацаанд нэг ерөөсөө ёстой нэр энэ бацаантай харилцаа болно. Энэ хүүхдүүдлээ би одоо 10 хэдэн жил ингээл хамаг амьдралаа зориуллаа. Ганц баярлалаа байхгүй. Улам даварна мó, ёстой мó хогийн бацаан энэ муу бацаантай харилцахгүй гэдэг эцэг их байхгүй шүү дээ. Харин ч тэр хүүхдийн чинь ийм зан гаргаж байхад та хараад яадаг вэ? Ойлгодог, уучлдаг, өршөөдөг. Тийм ээ? Миний хүүхэд юу хийж байгааг мэдэхгүй. Чи жоохон хүүхэд. Би ч гэсэн ийм л байсан, ийм л байдгийг. Тийм ээ? Нэг өдөр одоо ингээд над чиг 60 хүрж байхдаа би миний ээж аав надад бууз хийж өгчөөс нь хэдэн өдрийн хоолороо хийгээд өгчдөг байсан байна лээ шүү дээ. Гэж ойлгох хэмжээний л тэнэг хүүхдүүдтэй л амьдарч байгаа шүү дээ бид нар. Тийм ээ? Тэгэхээр бид нар эргэн тойрны хүмүүсээ бид нар зөвхөн өршөөж уучлдаг байх хэрэгтэй юм аа. Хизээ хүнтэй та жинхэнэ нөхөрлөл бий болно гэж өршөөл нэгүүлсэн нь шүүмжлэл шүүлтийг ялан дийлсэн үед л нөхөрлөл бий болдог л. Тэгэхээр та яах нь вэ? Эхнэрийг, нөхрийг, хүүхдээ хараад оо яах вэ? Ийм юм аа. Тэгээд уучладаг, инэрдэг, өнгөрөөдөг, тийм ээ? Тэр хүмүүсийн гаргаж байгаа ямар ч зан нь таны дургуйцлыг хүргдэггүй. Таны дотор уур хилэн үзэн ядалтыг төрүүлдэггүй. Ийм л байсан цагт л жинхэнэ нөхөрлөл бий болдог. Та нар өөрсдөө харж байна. Яагаад таны амьдрал жинхэнэ нөхөрлөл байхгүй вэ? Яагаад гэвэл та эхнэрээж, нөхрөөж, хүүхдтэйж өршөөж нэгүүлсэхээс илүү дандаа шүүмжилж л байдаг. Дандаа болохгүйг л хардаг. Одоо эхнэрийг юм уу нөхрийгөө хараад гүй нэрээс манай эхнэр манай нөхөр ийм сайн шүү. Манай нөхөрт ийм сайн зан чанар байдаг. Чи нэр энэ үнийг би чамайг бүтээч чинь гэж өстой бодоагүй. Чи айгүй мундаг байна. Өстой мундаг сайн ажиллалаа шүү гэж хизээ та гэрэлтэй. Тийм ээ? Тэр гэрэл гэгээд халуун дулаа үгийг хэлсэн бай. Бид нар хайртай хүмүүстэй сайн үгийг хэлдэггүй, муу үгийг л хэлдэг. Тийм ээ? Ийм учраас бидний амьдралд харилцаа байхгүй.
Ийм учраас бид нар бүгдээрээ энэ ертөнцид ийм хоосон ядуу сэтгэлээрээ өлсгөлэн бэрд мэд ийм хоосон сэтгэлтэй амьдраад байгаа. Тийм ээ? Бүгд л төөрөлдөж, унаж алдаа гаргадаг бөгөөд буцаж замдаа ороход тусламж хэрэгтэй байдаг учраас бид бүгдд л өршөөл нэгүүлсэл зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс бид бие биенээ уучлж, өршөөж, мөн бусдын уучлал өршөөлөгч хүлээн авах хэрэгтэй. Учир нь Бурхан 2-р Коринт 2:17 хүмүүсийг нүгэлд бүдрэхтэн тэднийг цөхрөлд унахгүй тулд та нар тэднийг уучлж тайвшруулах хэрэгтэй хэмээн бидэнд загсан байдаг. Уучлал байхгүйгээр нөхөрлөл байхгүй. Бурхан бидэнд Колосай 3:13 хизээч өс хонзон бүү сана гэж хэлсэн. Учир нь хорон байдал, уур бухимдал нөхөрлөлийг үргэлж сүйтгэдэг. Бид төгс бус гим нүгэлтэй хүмүүс тул удаан хугацаанд хамт байхдаа бие биенээ зайлшгүй гомдоож шархлуулдаг. Бид бие биеэ заримдаа санаатай, санамсаргүйгээр гомдоож шархлуулдаг тул альч тохиолдолд нөхөрлөлийг бий болгон авч явахад өршөөл нэгүүлсэл маш ихээр шаардагдана. Библиэд энэ тухай Колосай 3:13 та нар нэг нэгнийхээ алдаа дутагдлыг хүлцэн өнгөрөөж чамайг гомдоосон нэгнийг уучил. Эзэн чамайг уучлсан. Тиймээс чи бусдыг уучлах ёстой гэдгээ санаарай гэж. Бурхны бидэнд үзүүлсэн нэгүүлсэл нь бидэнд бусдыг мөн адил нэгүүлсэхэд хүргэдэг. Бурхан таныг уучлж өршөөснөөс илүүгээр та хэнийг ч уучлж өршөөх шаардлага гарахгүй гэдгийг бүү мартаарай. Тийм ээ? Ингээд өөрийнхөө амьдралыг эргээд харахад тийм ээ би одоо ингээд харж агаад Бурхан намайг үнэхээр одоо ингээд цөхрөлтгүйгээр авч явсан. Би өнөөдөр одоо ингээд тэрэгэн дээр суугаад 41 жил амьдарч байна. Би 84 онд гэмтсэн. Тэгээ одоо би 25 он гэхэд би 41 жил тэрэгэн дээр суугаад амьдарч. Тэгээ би өөрийнхөө яг надтай ижилхэн тэрэгэн дээр суугаа бас 40 хэдэн жил болж байгаа миний найз нөхдүүд Монголд амьдардаг. Тэгээ би тэднэртэй харьцуулахад би бол баг үлгэрийн юм шиг амьдралаар амьдарч байгаа хүн байхгүй. Тэгээ би энийг харахтаа би сайн ухраас гэж би үнэхээр хизээж бодож чаддаггүй. Энэ бол Бурхны ивэл. Бурхан намайг ямар гайхамшигтайгаар хайрлав. Бурхан надад сайн хань өгсөн, сайн хүүхэд өгсөн. Олон сайхан ах дүүсийг өгсөн. Олон сайхан найз нөхдөйг өгсөн. Надад сүм хамт олныг өгсөн. Намайг тэр хүмүүсийн нүдний өмнө өргөж тэр хүмүүсийг надад сайнаар хандахад хүргэсэн. Тийм ээ? Бурхан намайг ингэж хайрлаж уучлалт. Тэгтэл би Бурханы өмнө яаж амьдарсан гэж? Бурханы хайр инэрлийг дандаа голдог. Бурханаас дандаа юм гуйд нэгтдэг, шаарддаг, Бурханд гомддог. Тийм ээ? Бурханд баярлаа гэж хэлэхээс илүү надад гуйсан, тунирхсан, ялархсан ийм л үгс миний амаар гардаг. Тэгээ би ингээ эргээд харахтаа Бурхан намайг яаж энэ олон жил намайг твчээд уучлаад өнгөрөөгөөд яваад байгаа юм бэ? Миний хүүхэд надад ингэж хандах юм бол би л уучлах чадахгүй. Тийм ээ? Өгөх тусам улам их нэгтэг. Хизээж талархаж чаддаггүй. Тэгээд жоохон өөд нарын бараа харуулах юм бол бардам онгороо сагсуу болдог. Намайг тоохоо болдог. Тийм ээ? Бид нар бүгд Бурханы өмнө ингэж амьдардаг. Жоохон өөд нарын бараа харах юм бол өөрсдийн хүчээр мэд бид нар хайшилж эхэлдэг. Тэгээ өөрсдөө яваад бүтлгүүдэнгүүтээ намайг буруутгадаг. Тийм ээ? Хүүхэд чинь таныг ингээд байвал хүүхэд чинь сургуультай бүтлгүүдчихэд ажил амьдралдаа бүтлгүүдчихэд танаас болж байгаа юм. Ингэж тань руу загнуул энэ хичнээн шудраг бос бай. Бид нар яг үнэндээ Бурханд ингэж ханддаг. Гэтэл Бурхан намайг дахин уучлсаар, дахин өршөөсөөр, дахин хайрлсаар, дахин аргадсаар л авч явдаг. Хэрэг Бурхан намайг ингэж уучлж хайрлаж байгаа юм бол та яагаад бусдыг уучлж хайрлаж чадахгүй байх гэж. Тийм ээ? Бид нар бусдыг уучлж хайрлах үүрэгтэй. Яагаад гэвэл
Бидний бусдыг уучлж байгаа маань л бидний Бурханд итгэдэг итгэлийг харуулж байгаа. Бурханд талархдаг талархлыг харуулж байгаа. Бурханы таныг уучлж өршөөснөөс илүүгээр та хэнийг ч уучлж өршөөх шаардлага гарахгүй гэдгийг бүү мартаарай. Хэн нэгэн таныг гомдоож, зүрх сэтгэлээ тань шархлуулах үед танд эрч хүч энерги тэр хүнээс хариугаа авахд зарцуулах уу? Эсвэл уучлж эвлэрэхэд зориулах уу гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийх шаардлага гардаг. Харин та хизээч энэ хоёрыг зэрэг үйлдэх боломжгүй юм аа. Олон хүмүүс итгэх болон уучлахын хоорондох ялгааг төдийлөн ойлгодгүй улмаас бусдыг өршөөхтөө дурамжхан ханддаг. Уучлах гэдэг нь өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь орхихыг хэлдэг бол итгэх гэдэг нь ирээдүйн хандлагыг тань хэлнэ. Тийм ээ? Таны найз таны итгэлийг хулаад таны өмнө буруу муухай зүйл үйлдвэл би яана гинэ? Би уучлах ёстой. Гэхдээ одоо яг харилцаа яг урдын шигэ дахиад итгээд үргэлжлэх албатай биш. Яагаад гэвэл нөгөө нэг бидний хооронд холбож байсан итгэлийн холбоо нураад унтсан. Итгэлийн холбоо болвол айжимдаа л бий болно. Тийм ээ? Тийм учраас бид нар уучлах нь яг тэр дорой хийх ёстой зүйл, харилцааг буцаагаад бий болгох нь анхны байсан хэмжээнд аваачих нь хугацаа орно. Таныг гомдоод шархлуулсан хүн танаас уучлал хүссэн ч хүсээгүй ч та тэр хүнийг тэр даруй уучлж өршөөх хэрэгтэй. Харин дахиж тэр хүнд итгэх итгэл нь цаг хугацааны явдад босгогддог. Дахин итгэх нь таныг гомдоосон хүн тэр үйлдэлээ дахин давтан үйлдсээр байна уу гэдгээс хамаардаг. Хэрв хэн нэгэн хүн таныг удаа дараа гомдоод шархлуулж байвал та тэр хүнийг Бурханы тушаасны дагуу тэр даруй уучлах ёстой боловч харин тэр хүнд тэр даруй итгэх юм уу? Тэр хүнийг таныг үргэлжлүүлэн шархлуулахыг зөвшөөрөх үүрэггүй. Таны итгэлийг дахин олж авахын тулд тэдгээр хүмүүс өөрчлөгдсөн гэдгээ амьдрал дээр харуулах ёстой. Бие биедээ урам зориг өгч бие биенийхээ өмнө харилцсан хариуцлагатай байж чаддаг жижиг бүлэг дотор л бие биедээ итгэлийг олж авахд хялбар байдаг. Жинхэнэ нөхөрлийг бий болгохоор зорьсон жижиг бүлэгт хамрагдсанаараа та маш олон төрлийн давуу талуудыг мэдрэх болно. Жижиг бүлэгт хамрагдах нь таны Христч амьдралын өнгөрөөж болохгүй чухал хэсэг шүү. Өнгөрсөн 2000 гаруй жилийн хугацаанд Христэд итгэгчид жижиг бүлэг болон хамтдаа цуглаж бие биетэйгээ нөхөрлсөөр ирсэн. Хэрв та одоо болтол үүн шиг жижиг бүлгийн гишүүн болж амжаагүй яваа бол та юуг алдаж өнгөрөөж байгаагаа төсөөлөгч үгүй байна гэсэн үг. Дараагийн бүлэгт Христ итгэлт бусдаагаа нэгдэн хэрхэн хамт олныг бий болгох талаар судлах ба энэ бүлэгт та нөхөрлийн чин үнэн байдал, харилцан бие биедээ туслах, энэрх болон өршөөж нэгүүлсэхүүн тухай мэдэх хүсэл эрмэлзэлтэй болсон гэж найдаж байна. Та хамт олны нэг байхаар бүтээгдсэн юм аа гэж. За ингээд өнөөдөр хичээл дууслаа. 18 дугаар бүлгийг бид нар 2 хуваагаад дуусглаа. За бүгдэнд баярлалаа.